Our first guest speaker is Professor Bald, Doctor of Biological Science and Professor at the Mongolian Korean Technical College. He will be presenting a paper on the impact of global warming in Mongolia. Welcome, Professor Bald. Эрхэм хүндэт төгс гэгэрсэн их багш Чинхай. Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа. Төв Азийн эрсдэс уур амьсгалтай ой тайг тал хээр говьсэл хосолсон сая 566,500 хавтгай дөрвөлжин километр нутаг бүхий Монгол орны ургамал амтны аймгийн биолог, экологийн өргөн сар хүрээтэй судалгааг 1970-ад оны үеэс эхлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Оросын хамтарсан биологийн ижвэрэн экспедицийн хүрээнд зохион явуулж ирсэн билээ. Монгол Оросын хамтарсан биологийн экспедицийн судалгааны бүрэлдэхүүнд Монгол улсын шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэн, ерөнхийдөө сорилын биологийн хүрээлэн, геоэкологийн хүрээлэн, газар зүйн хүрээлэн, Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Север цэвийн экологи эволюцийн асуудлын хүрээлэн, Камаровын ботаникийн хүрээлэн, газар зүйн хүрээлэн, амтэн судлалын хүрээлэн, Ломоносовын Москвагийн улсын их сургууль зэрэг эрдэм шинжилгээний нэр хүндтэй байгууллагуудын олон арван шилдэг эрдэмтэн судлаачид ажиллаж ирлээ. Эдгээр эрдэмтэн судлаачид биологи, экологийн мониторингийн судалгааны үндсэн дээр дэлхийн $, малын тоо толгойн хэдвэсэлт олон 10 жилээр бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж ирсэнтэй шууд холбоотойгоор Монгол орны байгалийн үндсэн төрхийг тодорхойлдог сав шим ертөнцид био бүтээмжийн үлэмж доройтол явагдаж цөлжилтөнд хэдийнэ нэрвгснийг тогтоосон байна. Цөлжилт нь элесний нүүдэлтэй холбоотой өнгөц ойлголт биш ээ. Энэ нь нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн байгаа орчны хөтөлбөр цөлжилттэй тэмцэх конвенцэд тодорхойлсноор уур амьсгалын өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын буюу хөрс, ус, ургамалжилтыг бүхэлд нь хамарсан био бүтээмжит системийн доройтол болохыг хэлж байгаа юм аа. Энэ утгаараа 2002 оны Йоханнесбургийн тунхаглал нь цөлжилтөнд нэрвэгдсэн 120 орноос Монгол орн нэн хүчтэй цөлжиж байгаа 11 орны тоонд орсныг зарласан билээ. Монгол орны ургамлын нөмөргийн төлөв байдал 20 дугаар зууны дунд үеийг хүртэл доройтолд харьцангуй бага өртсөн шалтгаан нь ус, ургамал судлаач эрдэмтэн Чагны 1970-ад оны дунд үед Монгол орны тал хээрийн ургамлын нөмөргийн 30 гаруй хувь нь бэлчээрийн талхагдалд ямар нэг хэмжээгээр өртсөнийг анх судалж тогтоосон билээ. Одоо та бүхэнд Монгол орны төвийн бүсэд орших харьцангуй өндөр үржил шимтэд тооцогдож байсан хээрийн экосистемийн төлөв байдлыг дэлхийн $, хуурайшил, малын тоо толгойн хэдвэсэлд хэрхэн доройтуулж ирснийг шинжлэх ухааны баримтаар танилцуулъя. 1970-аас 2007 онд хуурай хээрийн бүсэд урд үндэсний жилийн дундаж 236 мм-ээс 106 мм хүртэл багасч агаарын температурын жилийн дундаж хасах тэгвхэл 10.3 хэмээс нэмэх тэгвхэл 10.3 хэм хүртэл нэмэгдэж ирсэн байна. Бэлчээрийн сэлгээгүй даад сэтрүүлэн он удаан жил бэлчээрт ашигласны улмаас 30 жилийн дараа энэ бүлгэмдэл өөрчлөгдөж харган бүхий түнг, аг, хазаар өвсд бүлгэмдлэр солигдох хүртлээр доройтжээ. Тухайлбал түнг, аг, хазаар өвсд бүлгэмдэлд нийт ургамлын ургац 10 дахин буурч бүрхэц сэргжиж 3 дахин багаснаар цөлийн хээрийн ургамлын бүлгэмдэлтэй ойролцоо болсон байна. Хээрийн ургамалжилтад чухал ач холбогдол үүрэгтэй зөнхөлөх зүйлүүдийн тоо хэмжээ цөөрснөөс бүлгэмдлийн доройтлыг илэрхийлдэг
зээрэг нь оршавг, луйл, шарилж, олширч тухайн сав нутгийн 250-аас 300 хавтгай дөрвөлжин километр нутаг орчныг хамран ургах болжээ. Мөн 2000-аас 2007 онд дараалан тохиолдсон гангажгийн үеэр уртаргийн 105 градус 54 минутаас эхлэн дорн зүгт үргэлжлэх 300 хавтгай дөрвөлжин километр нутагт бэлчээрийн дааз хэтэрснээс үүдэж мал амтан огт иддэггүй алкалоидын өндөр агуулмжтай хятангар, зэлэн хор, агширган, манчин, лантан зэрэг хортой ургамал бүхий экосистемүүд бий болсон байна. Урд өмнө огт илэрч байгаагүй гаж үзэгдэл, тухайлбал ургамлын нөхөн үржихэн эрхтний бүтцийн нано төвшөнд ховсол өөрчлөлт явагснаас ургамал давжаарн жижигэрч экосистемийн бие бүтээмжийг бүхэлд нь эрс муудгаж доройтуулах боллоо. Зөвхөн уур амьсгалын дулаарлаас шалтгаалan зарим ургамал тухайлбал хялган таан зэрэг ургамлын өндөр болон жин 30-аас 40 жилийн өмнөхтэй харьцуулбал 2-оос 3 дахин багассан байна. Биологи, экологийн ач холбогдлоор ингэж доройтсон биоценозод хоршин амьдрах олон зүйл амьтны тоо толгой цөөрч, тархацын нутаг хомигдож, байршил үгүй болох сөрөг үр дагаврууд ердийн үзэгдэл болжээ. Нэн ялангуяа говь цөлийн хээрийн экосистемийн